Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Мөнхбаяр 2023 оны 5 дугаар сарын 21-нд тойрогтой ажиллаж, хорооны цэцэг дарга мөнх тогтох иргэдийн төлөөлөгчдийн зохион байгуулагч, эко байцаагч, хэсгийн ахлагчдын хамт 2023 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хороонд хийгдэж байгаа хайрган хүчилттай замуудын гүйцэтгэлийн ажилтай танилцлаа. Үүнд Аршааны 15 дугаар гудамж хийгдэж буй зам болон Аршааны 6-1, Хангайн 24-23 дугаар гудамж 70 дагуух замуудын ажлын явцтай танилцлаа. Мөн үерийн ус зайлуулах дутуу үйлдсэн далангаас үүдэж буй асуудлуудтай тус танилцсан санал бодлоо солилцлоо. Цаг гаргын үндэсний аяны хүрээнд иргэдийн төлөөлөгчдийн зохион байгуулагч цогцлмаагийн санаачлагаар ажлын албаны дунд анх удаа 5 төрлийн спорт тэмцээнийг 2023 оны 4-р сарын 28-ны өдөр 18-аас 22 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа. Тухайн тэмцээнд Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Мөнхбаяр, хорооны цэцэг даргын ажлын алба, хорооны цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Мөнхбаяр ган эрдэнээр тойрогтой ажиллаж 2023 онд Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хороонд хийгдэх бүтээн байгуулалтын ажилдаа танилцж, 2024 онд хороонд хийгдэх бүтээн байгуулалтын ажилд санал бодлоо солилцлоо. 2023 онд 13 дугаар хороонд Аршааны 15 дугаар гудамж буюу 150 дугаар цэцэрлэг байрших гудамж болон арын мухар гудамжийг Сүхбаатар дүүргийн орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар хайрган хүчилттай замыг Аршааны 1, 2, 3, 4, 5 дугаар гудамж, Хангай 24, 23 дугаар гудамж дамнан 70 дагуух зам тухайн гудамжнуудын эхлэл хэсгээр нийслэлийн орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар хайрган хүчилттай зам мөн хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн спорт зохицолбор цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөгдсөн байна. Он дамнан хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд. Дүүрэг 2023 онд багтааж Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа дүүргийн нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Сүхбаатар дүүргийн улсын 159 дугаар сургуулийн гаднах талбайн тогтчлт хашааны ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 оны 100 хийж дуусгахаа тус төлөвлөгдсөн байна. 2024 оны бүтээн байгуулалтын ажлын санал. Хорооны цэцэг дарга мөнх тогтох хорооноос сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Мөнхбаяр ган эрдэнээр 2024 онд хороонд шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлын санал бүтээн байгуулалт хийх боломжит байршлын холбогдох саналаа дүүргийн цэцэг даргын хамгийн газрын төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэст танилцуулж саналаа өглөө.